I've been dancing in my room. Сайн байна уу Бамми TV-ийн өнөөдөр та бүхэндээ Жан Шижигийн тоглосон Хоёр ертөнцийг холбодог ресторан нэртэй кино ярьж өгөхөөр бэлдсэн байна. Бидэндээ хамтаарай. Өр нэгчид ээжийнхэн зээлсэн 500,000-ыг нэхэхээр Лимений эмээгийн үлдээсэн цайны газар ирж эмээ чинь чамдын цайны газрыг үлдээгээд зогсохгүй удаан дамжсан үнэт зүйл төгсөн. Эхийнхээ өрийг төл гэхэд Лимен эмээгийнхээ үлдээсэн хайс зүйлтийг эргүүлэхэд цаг хугацаагаар аялж эртний цаг үед очисон байлаа. Гэтэл дайны дараагаас 3 хоногийн турш юу ч эзэнгүйгээ хоёр зэрэгтэй таралдаж хоол хийж өгнө. Хариутан цэргүүд зис усны хатгуур зис бугуувч өхөн тэр. Лимен буцаж одоо үедээ ирээд өр нэхэгчдэд ганцхан цагийн хугацаа өгч мөнгө олоод ивье гэд үн тэтгэлийн судлаач тэр очиж үзүүлтэл үнэхээр гайхалтай эртний хээ байна. 800,000 юанаар худалдаж авъя гэв. Лимен мөнгөө цөмхөлж ирээд өр нэхэгчийг хамгаалагч залуусаар нь задуулаад хөөж явуулна. Ингээд имээч үнтэй зүйл төгсөн байх шүү. Үе эртний үед очиж мөнгө олж байна гэд эртний үед очтол шархсан хаахуу хаалганыхан гадаа зогсож байх нь тэр. Үнэхээр царайлаг залуу байсан учраас Лимен шархыг нь цэвэрлэж авна. Сэлмэн их үнтэй харагдаж байгаа учраас амийг нь авсан юм чинь наа сэлмээ надад өгч гэд авна. Харин хаахуу их өлсөж байсан учраас Лимен гомн чанж өгнө. Үнэхээр амттайг нь гайхаж ямар гомн болохын асуудал үхрийн махтай гомон гэв. Хот тэр жиргэрээ өлсгөлөнд нэрвэгдэж үхэр байтугай нь хоож байхгүй цаг үед хаанаас үхрийн махтай байдаг юм? Хаанаас хүнсний зүйл авсан чи өмнөө хэлэх гэтэл би 8 ч хүн өөрийн гэсэн сүлжээтэй. Чи надад мөнгө өг. Тэгвэл би чамд хоол өгнө гэв. Гэтэл хот бүслэгдээд удаж байна. Хагас жилийн турш энд цэргүүдтэйгээ зовлон үзэж эцэстээ морио хүртлээ гэдсэн. Ямар ч талан байхгүй мөнгө байхгүй гэхэд 2 ут будаа бас бус ногоо мах өгөөд та хоёр энийг аваад яв. Оронд нь над хуйг дуулах сэлэм хувцас өг гээд ав. Манай хоёр аргагүй ирэхэнд хүнсээ аваад нүцгэн гарна. Лимен дахиад үнэ тэтгэлийн судлаачтай сэлэм дуулгыг авч үзүүлэхэд агуу Ян хааны сэлэм байна штэ хэмээн уулгалтад Лимен юу хаамаа бэ? Нэг ядуу ядарсан цэргийн сэлэм штэ гэхэд чи юу ярьж байна? Энэ бол их ариун гүрний удмын түүхэн баримтууд гээд өгнө. Уншиж үзэхэд Ян эзэн хаан 20,000 цэрэгтэйгээ дайсны 200,000 цэргийн өвдөс тулжээ. Энэ тулааны үеэр үхэхдээ ердөө 21 настай байсан гэв. Сэлмийг 2 сая, хувцас дуулгыг 500,000-аар худалдаж авнаа л гин. Гэхдээ Лимений хүн чанар зулгааж хувцас дуулгыг нь залчвал дайсандаа ялагдана гэж бодоод зарлгүй аваад ирнэ. Лимений ээж дүү хоёр ирээд эртний идэл зараад баяцсан гэж сонслоо. Тэрийгээ өг. Бас хайжээний нэг баян эрхэм 5 саяар чамайг бэрээ болгож авъя гэсэн. Бусад хүмүүсийн мөрөөдөж чадахгүй зүйл шүү гэв. Үгээрч зогсохгүй саяны авчирсан хувийг дуулгыг нь хараад дуу алдаж булааж авахыг оролдоход манай Лимен ханхүүгийн сэлмэр айлган хөөж явуулах нь тэр. Ингээд эртний үед 5,000 жин будаа хүнс авчирч өгөхөд ханхүү болон цэргүүд Лименд талархлаа илэрхийлнэ. Мөн Лимен хувийг дуулгыг нь буцааж өгөөд энэ бүхнийг зээлээр өгч байгаа шүү. Дараа нь дайсны хувийг дуулгыг авчирч өгөөрэй л гин. Мөн Лимений гар шалбарсан байгааг харсан ханхүү өөрийгөө хамгаалж бай гэд утга өгөөд яаж хэрэглэхийг нь зааж өгөө хэмээн ойртоход анх удаа манай хоёрын сэтгэл тогтлох нь тэр. Ингээд Лимен түүхийн судрыг нээж харахад төгсгөл нь өөрчлөгдөж Ян ханхүү босгогчдын гарт амиа алднаа гэсэн бичгээр солигдсон байв. Цэргийн хуаранд хүнс ирсэн цэргүүд маш ихээр баярлана. Энэ авчирсан хүнс 20,000 цэргийн хаан ч өрөхгүй дуусчихна. Ханхууданд тусгаалan илүү нөөцлөё гэж туслах нь хэлэхэд жанжин хүн цэргүүдтэйгээ бүх цаг үед хамт байна. Илүү тусгай эрх хэдлэхгүй л гин. Манай ханхуу хүн чанар сайтай, ур чадвартай жанжин хүн юмсан ч харин Лимен яагаад хуарангийн цэргүүд ханхууг ингэж их хайрлаж байхад босгогчдын гарт амиа алдсан юм болоо хэмээн гайхна. Лимен хоол хийж байгаа цэргийг хоолнд шороо олж байгааг хараад яаж байгааг нь асуухад ханхүү ингэж хий гэж тушаасан гин. Одоогийн хүнслэр шороо халиад 20,000 цэргийн 3 хоногийн хоол болно. Лимен ахва танаас гуй нэмээд 800,000 жин будаа хүнс байж л бид энэ үглийг давж чаднаа хэмээн ханхүү гуйхад Лимен мөнгө байхгүй бол яаж ч чадахгүй. Цэргүүдээс идэл хэрэглэл захиа зөвлөлт гэх мэт зүйлүүдийг нь цуглуулж өг. 3 хоногийн дараа зохицуулнаа гэх юм тэр. Гэтэл хот үүмэн самуу ихтэй тэр жигтэй хүнс олдохгүй өлсгөлөнд нэрвэгдсэн байгаа. Тэгээд ч бидэнд байгаа эд зүйлс яагаад ч 800,000 жин будааны үнд хүрэхгүй. Энэ хүүхэн худлаа хийж байна хэмээн эсэргүүцнэ. Гэтэл ханхүү өөрийн үсийг тайрч 3 хоногийн дотор 800,000 жин будаа авчрахгүй бол би өөрийн амиар эргүүлэн төлнө хэмээхэд цэргүүд бүгд итгэж өөрийн эзүүлсээ хураалгана. Харин ханхүү Лименд чи 800,000 жин будаа олж чадахгүй байсан ч хамаагүй эрүүл саруулал эргэж ирээрэй гэд явуулна. Одоо үед Лимений авчирсан үнэт зүйлсийг үн тэтгэлийн шинжээч нэгэн найзыгаа дагуулan ирж хамт үзнэ.
Үүнтэй зэрэгцээд Лемений ээж дүү хоёр нь ирж "Эмээ чинь яахаа чамд ийм их үнэтэй юм үлдээд юм бэ?" гээд булаах гэтэл өмнө нь ханхуугийн биеэ хамгаалж бай гэд өгсөн утгаар дагуулж ирсэн том биетэй залуустай хамт айлган явуулна. Ингээд их хэмжээгээр будаа хүнс авах сургаар маш олон газрууд хамтаж ажиллах хэмээн бүчээд авах нь тэр. 3 хоногийн дараа цэргүүд цайны газрынх нь үүдэн цөхрөнгөө баран хүлээж суух нь тэр. Харин Лемен амлсан ёсороо 800 мянган жин будаа цайны газрынхаа хаалгаар гарах шахам их хэмжээний хүнс авчирсан байлаа. Цэргүүд бүгд баярлан хүнснүүдэд зөөхөр гүйж байхад ханхуу шууд Леменийг өргөн дахиад л гэмтчихэж "Энэ удаа би эмчилж өгнө" гэд духныхан шалбархаад эмдэрхэж өгнө. Лемен дан ганц хүнс авчраа зогсохгүй нүүрс өвлийн хувцас гутал гих зэрэг хэрэгтэй зүйлсийг авчирсан байлаа. Харин ханхүү "Бид ингээд өвлжиж чадхаар болсон ч ард иргэдийн амьдрал хэцүү хэвээр байгаа. Хүнсний тооллого хийгээд зарим хэсгээс нь ард иргэдэд тарааж өгөө" гэв. Ингээд цэргүүдтэйгээ хамт халуун тогоо хийж идэн бүгд Леменд талархаж байгаагаа илэрхийлнэ. Харин Лемен гэр бүлийн удам дамжсан эд зүйлсийг нь буцааж өгөх нь тэр. Бүгд л ахмаан сайхан сэтгэлийг шагшин магтаж сахиусан тэнгэр хэмээн дуудаж байлаа. Гэтэл энэ үеэр нэгэн жаахан охин хүнснээс сулгаж байгаад баригдав. Хот өлсгөлөнд нэрвэгдсэн учраас хулгай хийж байгааг нь буруутгах аргагүй. Жаахныг өгөөд явуул хэмээн ханхүү хэлнэ. 20 мянган цэрэг өвлийг давах хоол хүнс хангамжтай. Ханхүү өөрөө иргэдтэй ийм сайн ханддаг байхад яагаад бусагчдын гарт амь өргөдөх юм болоо хэмээн гайхаж байтал бослог гарлаа хэмээн мэдэгдэл ирхэн тэр. Ард иргэд өөрсдөө хоол хүнстэй байж биднийг өлсгөлөнд нэрвэгдгээд хаялаа гэд бослог гарч байх нь тэр. Гэтэл өчигдрийн заахан охин будаа байцаа авч яваад нутгийн иргэдэд цэргүүд уул аваа шиг их хүнс цуглуулсан байсан гэж хэлсэн учраас ийхүү бослог гаргасан байв. Харин түүхэн баримтанд байсан ханхуугийн амиа алдсан бослог энэ мөн байх нь тэр. Ханхүү ард иргэдэд өөх хүнсээ тоолж ялгаж амжаагүй байгаа ч хаан эзэн хүнс цэргийн хүч удахгүй илгэнэ гэсэн учраас иргэдээ бодоод хүнсний агуулгын хаалгыг нээж ард иргэдэд өгөө гэв. Бослогыг ингэж давсан хэрнээ яагаад өсгөл нь өөрчлөгдөг юм болоо гэж манай Лемен гайхсаар л байдаг. Лемен хоол хүнсээ ингээд зүгээр тарааж өгч болохгүй. Цаас нэрт орж зам хаагдахад нэмэлт хүч цагтаа ирнэ гэсэн баталгаа байхгүй. Тэр үед энэ иргэд болон цэргүүд хинч танд итгэхгүй гэхэд ханхүү бид дайснаа дарах ёстой. Цэргүүд байлдах ёстой учраас эв нэгдэлтэй байхгүй бол болохгүй гэв. Лемен тийг гайхалтай санаа төрж иргэдэд хоол хүнсийг зүгээр аваад явж болохгүй. Цэргүүд юугаараа хооллож та нарыг хамгаалах юм бэ? Бүгд гэртээ байгаа хүний анхаарал татгуй бичмэл хатгуур зүйлт эмтэрхий аяг юу байдгийг бүгдийг нь авчираад солиод авч явж болно гэв. Иргэд хоол хүнстэй л болж байвал угаасаа эргэлэхгүй юмнуудыг өгөөд л хоолтой болох хэмээн зөвшөөрнө. Харин ханхүү Леменд өөрийн пайзаа өгөөд нийслэл рүү зогт 100 мянган хүний хагас жилийн хүнс гэдэг маш их хүнс. Тийм их хүнсийг чи авчирч чадахгүй. Тиймээс энэ иргэд чамайг бариад идчихнэ. Эрхээс өмнө зүгт гэв. Харин Лемен би хүнс авчирч 100 мянган хүн болон чамайг аварна. 3 хоногийн дараа эргэж ирнэ гэд явна. Лемен одоо үед ирээд будаа байцаа авах гэтэл та өмнө нь их хэмжээгээр авснаас болоод зах зээлийн үнэсцэн бид өөрсдөө ч олж авч чадахгүй байна гэдэг хариу ав. Мөн өмнөд эдлийн шинжээж та өмнө нь маш их зүйл өгсөн учраас үнийг нь би дийлэхгүй байна л гэв. Ингээд 3 хоног өнгөрч үнэтэй цайтай бүх юм аваад тэр хүүхэн зугтчихлаа. Бүгдээрээ хоолны газрыг нь нураа хэмээн иргэд бослог гаргаж эхлэх нь тэр. Харин ханхүү шууд сэлмээ далааж миний аймыг аварч бидний итгэсэн эмэгтэйг хоолны газрыг би амиараа хамгаална. Тэр заавал ирнэ гэхэд иргэд тоолгүй чулуу шидэж эхлэхэд Лемен ирж хаалгыг нэв. Маш их хүнс авчирсан байлаа. Лемен "Нэгмүү хоолны газрын төлөө амиа өгнө гэдэг чинь яаж байгаа юм бэ? Нураавал нураа л эзтэй" гэж эзэн хаанд хэлэхэд "Энийг нураачихвал чамайг дахиж харж чадахгүй юм шиг санагдаад" л гэв. Манай ханхүү гүн дурлсан бололтой. Лемен эдгээр янзын үр авчирч хэрхэн ургуулах, сонгон авчирч хэрхэн тарихыг зааж, нэмээд тариа тарих гарын онцлог хүртэл өгч ямартай ч өсөж өгөхгүй байх аргыг зааж өгөв. Гэтэл иргэд бидний өгсөн тэр тав зурлага хичнээн үн хэрхийг бид мэднэ. Тиймхэн юмаа ийм их зүйл авч байгаадаа маш их баярлаж байна. Гэтэл Лемен дотроо "Соёлын үнэт өв шүү дээ. Хэдийг аваад би хэдийг өгч байгаа билээ дээ" хэмээн ичингэрхэн тэр. Ингээд иргэд хоол хүнсээр тасрахгүй болсон учраас ханхуугийн өвхөл өөрчлөгдсөн байх ёстой гэд түүхийн баримтыг Лемен нээж үзэх гэтэл ханхуу гинэт ирээд гинтл хам хувцас тайлж эхлэх нь тэр. Лемен буруугаар ойлгож "Та өөрөө л хүссэн шүү" гэд өөрийнхөө хувцас тайлахад ханхуугийн өмнө нь шархан дээр нааж байсан шархны лентийг гаргаж ирээд "Энэ дээр чи юу наасан юм бэ? Их урдан идгсэн" гэв. Лемен буруу зүйл бодсондоо батаж орхиноо хүрхий галзуу хогчно.
Цэргийн хооронд тулааны талбарт байлсан цэргүүдээс 10 хүн шархтаж 9 хүн өнгөрсөн. Ханхууг шархтахад Лимен аварсан учир их хурдан идгсэн. Яаж тэгснээ заагаад өгөө гин. Ханхуу тэр даруй Лимэнд биерээр зураг зурж өгөөд цэргүүдэд эм тан авчирч өгөхийг гуйв. Лимен одоо үед ирээд Ян ханхуугийн зурсан зураг хэд хүрэхийг асуухад багадаа 100,000 ян хүрнэ л гин. Хангалттай хэмжээний эм аваад очиход эм нөлөөлөхгүй цэргүүд бөөлж эхлэх нь тэр. Лимен гайхаж түүхэн содрыг нээн үзвэл Ян ханхуу тэр зундаа тахал тусаж нас барав гэсэн байв. Жирийн шарх биш тахал гарсныг Лимен ойлгоно. Энэ үеэр хоёр энгийн иргэд Лимен өмнө нь дайсны хуйг дулга авчирч өгөөрэй гэж байсныг нь санаад голын эргээс дайсны зогсоолоод хуйгийг нь уваагаад авчирч өг. Ийхүү тахал голын уснаас үүдэлтэй болохыг ойлгож өвчнүүдийг цайны газараа авчиж эвчлэхээр шийднэ. Одоо үедээ ирэн эмчээс бүх шинж тэмдгийг нь хэлээд бөөлснийхэн зургийг хүртэл явуулаад л эм там бичүүлж аваад өвдсөн цэргүүдэд өгч ардуудад хүртэл эм тарааж өгөөд тахлыг дадлаа гэж бодоод түүхэн садраа дахин нээж үзтэл тахлаас болж өнгөрнө гэсэн хിവэрээ л байв. Гэтэл ард иргэд нэг хүний үгэнд орон бүх юмнуудыг шатааж байх нь тэр. Хүний биеийг эдгэх юм байгаль дэлхий өөрөө өгдөг. Ингэж хийсэн юм бол хор. Хүний биеийг дортуулан хэмээн иргэдийн дахихыг угааж байх нь тэр. Лимений уур хурч өөрийн гараар алж хайнаа чамаа гэтэл Тэнгэрийн хүнийг алах нь энд байгаа бүх хүнийг алахтай ижил. Чи бол Тэнгэрийн таалтын эсрэг явж буй хүмүүсийг хорлогч гээл гүтгэх нь тэр. Ханхуу чамаас юм асууя гэд нөгөөхийг чинь дагуулад явна. Гэтэл энэ бүхний цаана өөр нэгэн ханхуу Ян хааныг хорлох гэж ийм зүйл хийсэн байв. Ян ханхуу эзэн хаан ихэд цаашааж тулаандаа ялцвал энэ ханхуугийн байр суурь шууд гаргах нь тодорхой байсан. Тиймээс энэ нэг хүүхнийг олж ирээд байгаа бүх юм тан хоол хүнсийг нь устгах гэхэд туслах нь тэр дахиад л аваад ирнэ штэ яах вэ гэтэл хавцраад байгаа хүүхнийг нэг мөр алчихвал шийдэгднэ гэж туслагатай хэлнэ. Нөгөө талд ард иргэдийн толгойг эргүүлж байсан нөхрийг цайны газартаа авчирч ханхуу чи түрээнийг зодно гэсэн мэт бодлоо өөрчилсөн юм уу гэж Лимэнд хэлэхэд Лимен ханхуугийн захирагч гурав нийлж байгаад тэр үзмэрчийг нэвшэртлэн зодож гарна. Хий хүмүүсийн тархийг угаалгах зорилготой явуулсныг нь асуухад надад хоол унд өгсөн хүмүүсийн тухай өгсөн ч хэлэхгүй. Чиний хоолыг бод өгсөн ч идэхгүй л гэв. Манай Лимен гоймог хийж өгтөл амаа олохгүй идэд би өөрөө ч яг хийн авалтныг мэдэхгүй. Ханхуугийн захирагч гэдэг хүн л ирж уулцсан гэв. Гэтэл энэ тэмдгүй хуран үзмэрчэд гарч ирэн иргэдийн тархийг угааж эмийг нь шатаалгаж байна гэх мэдээ ирнэ. Ханхуу даруй тэднийг барьж аваар явна. Маргааш нь Лимен цайны газрынхаа хаалгыг нийтэл маш олон ном сумтай хүмүүс түн рүү харваж эхлэх нь тэр. Хурдан хаш түлтэй эргүүлэн удаа үедээ хамжиж ирэв. Хин өөрийг нь алах гэж байсан юм болоо хэмээн бодогдоо зэрэгцэн ээж дүү хоёр нь орж ирэв. Хайчины баян ургамал болсон хүнтэй гэрлэхгүй гээд байгаа юм бол эмээгийнхээ үлдээсэн бүх эртний эдлийг өггээд цаг хугацаагаар аялдаг хаш түлтийг нь булаалдаж эхэлнэ. Лимен сэргэлэн зан гаргаж зүйлдээ эргүүлэн гэртний үед ирэхэд ном цомтой хүмүүс бөөнөрөө сум нэхэд оногдохоос өмнө дахин эргүүлж одоо цагт ирж харвсан сумаар нь ээжийнхээ хөлийг оногдуулна. Энэ цайны газрыг нэг зүйл хамгаалж байдаг гэсэн. Дахиж надтай булаацалдаж ирвэл хөлнөөс өөр газар л онж мэдээ шүү хэмээн айлгаад явуулна. Эртний үед нөгөө ном сумтай цэргүүд нүднийх нь өмнө Лимен нэг харагдаад нэг алга болоод байсан учраас гайхан сүс бололтой хэмээн айн зүгтацгаана. Энэ үеэр Ян ханхуу ирж таарахад цайны газар нь онгорхой газраар нь дүүрэн сум байгааг хараад айж Лименийг хайна. Өөрөөс нь болж Лименийг хүмүүс алах гэж ирсэн байна. Би хамгаалж чадсангүй хэмээн гэмшиж үнийг хүлээн сууна. Харин Лимен буцаж очиж болох эсгээ бодон энэ чигээрээ үлдчихвэл Ян ханхууг аварч чадах болов уу хэмээн бодно. Ханхуу орой болтол хүлээж байтал Лимен ирнэ. Ханхуу баярлан би чамайг гэр бүлсгээл боддог гэхэд эмээн өнгөрснөөс хойш гэр бүл бий болсон Лименийн сэтгэл ихэд хөдлөнө. Гэтэл ханхуугийн туслах дайсны цэргүүд манай цэргээс 4 дахин их байна гэх мэдээ авчирна. Нэмэлт хүч дараагийн дайн эхлэхэд ирж амжихгүй. Учир манай цэргүүд дайралтыг тэсэхгүй нэ л гин. Лимен түүхийн судрыг нээж үзэхэд Ян ханхуу цэргийн нэмэлт хүч хүлээж хагассаар болно. Дайснууд тэднийг бүсэлж Ян ханхуу дайнд амир үдэж толгойг нь хотын төвд үлгэнэ гэж өөрчлөгдсөн байх нь. Ханхуу ялагдах нь тодорхой болсон гэж бодсон тул Лименийг аврахын тулд чи нийслэл рүү яв гэж хөөж бидний дунд одоо ямар ч тооцоо байхгүй хэмээн уйрлана. Харин Лимен чи хотыг хамгаалж чадахгүй болсон биз дээ. Ядаж би дэргэд чи үлдвэл чамайг өхүүлэхгүй байж чадна гэхэд энэ бол эзэн хааны элчин ирүүлсэн зарлиг. Би удахгүй өөр хотын гүнжтэй сүй тавина. Чи надад саад болохыг хүсэж байгаа мó? Тэгээд чиний авчирсан хувцас хоол хүнс чинь чиний ард гарлыг чинь өөрчилж чадахгүй. Чи яаж хааны хатан болох гэсэн юм бэ? Тэгж болохгүй гэж хэлээд Лименийн сэтгэлийг шархлуулад орхиж явна. Лимен түүхийн судрыг нээн үзэхэд ханхуу дайралтаа сухарч эзэн хааны суудлаа өгөн гэртээ эргэж ирээд эмсийн хүрээлэнгээс эхнэр аавна. Эхнэр нь гоо сайхнараа цуутайдвал ханхуу ихэд хайрлан хамт амьдрнаа гэсэн байв. Үүнийг уншсан Лимен нулимсаа арчаад
цаг нь болсон болтой хэмээн одоо үедээ ирнэ. Үнэт итгэлийн дуудлага худалдаан дээр Лимоны ээж эгч хоёр ээжийнх нь хөлийг онсон ариун хүрний үеийн сумыг аваад ирсэн байв. Багтаа л 1 сая юань хүрнэ. Климент мэддэж болохгүй шүү хэмээн ярилцаж байхад Лимон ард нь ирчихсэн байлаа. Миний цайны газарт хууль бусаар нэвтэрч үнэтэй цайтай юмыг минь хулгайлсан байна. Тагдаад авчид хамгаалагч нь хэлээд өгч явуулна. Ингээд дуудлага худалдаагаар хамгийн сүүлд зарагдах хэд бол Ян хааны нэвтрэх байц 300 сая юанд хүрч зарагдана. Манай хүн мөнгийг нь данс руу хийж чирээгээд явах нь тэр. Ийхүү өөрийн цайны газраа янзлан шинээр нээж найр хийн. Энэ үеэр түүхийн сударт өөрчлөлт орж тас их орсон үеэр Ян хаанхуу хотыг хамгаалан байлтана. Аргагүй нэрхэнд хүчин мөхсдөж Ян хаанхуу дайнд ялагдан толгойг нь хотын хаалган дээр үлгэн гисэн байв. Мөн зурагтаар Ян хаанхуугийн нэвтрэх байц өндөр үнээр зарагдсан бөгөөд ард нь хайртай гүнжтэй зориулан сийлсэн бичгтэй байсан байна гэхийг сонссон Лимон шууд эвтний үе рүү буцаж Ян хаанхууг олтол аль хэдийн шахтаж газарт байсан байлаа. Цайны газартаа авчран яаж имжлэхийг нэмчээс асуудал шархыг нь боож биеийн байдлыг нь ажил өөр хийж чадах зүйл байхгүй гэв. Ингээд Лимон сумыг нь авах гэж байхад түүхийн судар дахин өөрчлөгдөж Ян хаан сумны зэвнээс болоод бүхэл амьдралын зааг дээр очно гэсэн байв. Хэдий айсан ч цус алдаж өгөхийг нь хараад сууж чадахгүй өөрийн чадах бүхнийг хийнгээд эмчийн заавраар хийгээд биеийн байдлыг нь хүлээд суув. Түүхийн судар дахин өөрчлөлт орсон. Ян хаан дайснаа дарж ил гүрэндээ эргэн очино. Тэрээр эзэн хаанаар өргөмжлөгдөж нэгэн бүсгүйг ордонд авч очино гэсэн байв. Гэтэл Лимон чи миний тусламжтайгаар амьдрах юм биш үү? Тэгснээ бүр өөр дотор юмтэй суух юм байна хэмээн уралсан ч хаанхуу ухаан орохт нь ихэд баярлах нь тэр. Лимон хаанхуу ухаан орсон учраас одоо их гүрэндээ буцаж очиод хаан болж ихнэр авч амьдраа гэхэд хаанхуу гадагшаа гараад энэ хотын гудмаар явж буй бүх хүмүүс миний төлөө залбирч байдаг. Би энэ хүмүүсийг хамгаалах хэрэгтэй. Юу ч болж байсан орхиж явж чадахгүй гэв. Харин Лимоныг хотын иргэд сүм залж биднийг авч ливээсэн бурхан гэж хүндэлж байв. Мөн энэ бол бидний гэр өөр очих газар бидэнд байхгүй. Та Ян хаанхууг тулаанд ялахтан туслаач хэмээн гуйна. Ингээд Лимон энэ удаа заавал туслана хэмээхэд хотын иргэд бурхан биднийг ивэл таавлаа гэд баярлан яцгаана. Харин нөгөө жаахан охин энэ тань таалагдж байна уу? Би хүмүүст хэлээд хамтдаа шавар бурхан тань зориулж барьсан юм аа гэхэд Лимон охины нэрийг асуухад овгоо л мэднэ нэрээ мэдэхгүй фан овгтай гэв. Лимоны эмээ мөн адил фан овгтай байж. Чи миний цайны газрыг харж байгаарэ гэд одоо үе рүү буцаж Зевсгийн 8-чин дээр очиж 3 төрлийн 30 буу пэлмэд зэрэг авч мөн химийн нийтлүүдээр яаж тесрэх бодис хийхийг зэргүүдэд зааж өгнө. Ийхүү энэ аргуудаа ашиглан дайснуудыг дарж аван тулаан дуслаа бид яллаа хэмээн зэргүүд баярлана. Харин Ян хаанхуу нэг хүн үлдсэн тэр өгөхгүй бол тулаан дуусахгүй. Тэр бол нөгөө бүх эмийг нь шатаалгаж Ян хаанхууг хорлож Лимоныг алуулах гэсэн хаанхуу байв. Тэр хаанхууг барьж аван нийслэл рүү явуулж эцэгт нь тушаа гээд явуулна. Ингээд дайн туслаа. Ян хаанхуу Лимоныг хамт нийслэл рүү явъя. Миний гүнж болооч гэхэд түүхэн сударт байсан гүнж нь би юм байх таа гэж Лимон бодно. Таны газраа орхин явбал орчин үедээ очиж чадахгүй болно гэж доо. Би тэгээд төрсөн нутгаа орхих юм уу гэхэд хаанхуу хааны ордоо одоноос чиний гэр болно гэв. Лимон хаанхууд бүрэн итгэж таны газраа орхин хааны ордон руу явахаар сэтгэл шулууд нь дагаж явна. Ингээд хийж бүтээсэн гавьяа гүнлэн Ян хаанхууг хаан ширээнд залж хаанхууд бүх талын тусламж үзүүлсэн онцгой гавьяа гүнлэн Ян эзэн хааны эрхэм дээд хатнаар Лимоныг өргөмжил сүгэ гэх зарлиг гарсан байлаа. Гэсэн ч Лимон түүхийн судрыг нээн үзвэл Ян эзэн хааны авчирсан онцгой бүсгүй хизээж хантан болсонгүй гэж бичсэн байв. Энэ түүхийн ном одоо хоцроод идэм бах та ингээд ордонд ороод зарлиг гарчихсан байхад яагаад хатан болдгүй юм болоо гэж гайх. Энэ үеэр Ян хаанхуу гэрэн сайн цаг болчихлоо хоёлаа гарцгаая гэд хөтлөөд явтал гинэт Лимоны бие муудаж агаар занхарч халах болж байлаа. Хатан болж чадаагүй онцгой бүсгүй нь бий байж энэ бидний төгсгөл байж амьдрал их урт чи ганцаараа байж болохгүй шүү. Хаанхуу би бүх насаараа зөвхөн чамтай байж ус их ховноо удирдмаар байна гэж үлсаар Лимон цаг хугацаагаар аялдаг хаш зүйлтэй хаанхууд үлдээгээд замхран алга боллоо. Лимоныг алга болсны дараа хаанхуу цайны газар дээр нь очиод нөгөө жаахан охинд хаш зүйлтийг нөгөөд өнөөдрөөс эхлээд цайны газрыг чи ажилуулаарай гэв. Охин хаш зүйлтийг барьж үзэж байхад үзэгдэл шилжиж эмээг хаш зүйлтийг барьж байгаагаар солигдно. Эмээг нас барахдаа Лимонд хаш зүйлтийг өгч байгаа үе рүү очиж эрхэм дэдэс чамайг хүлээж байгаа гээд өгнө.
Лимэн өмнө нь болсон бүх зүйлийг саналаа. Үнэндээ тэр эмээтэй ижил овогтой жаахан охин эмээ нь мөн байлаа. Лимэн ян хаахуг сануулсан ганцаараа цайны газартаа сууж байхад эзэн хааны пайзыг дуудлага худалдаагаар авсан эрхэм хурж ирээд манай залуу эзэн ухаан орсон үүнийг эзэн заавал буцааж өг гэж хэлсэн хэмээн эзэн хааны пайзыг авчирч өгнө. Залуу эзэн гэдэг нь Лимэний ээжийн гэрлүүлэхээр тохирсон хайжээний баян ургамал болсон хүн байж. Хамгийн гайхалтай нь тэр ухаан орсон залуу эзэн бол ян хаахүү байдаг. Лимэн би чамайг олоод ирлээ гэд орчин үед ирчихсэн ян хаахүү зогсож байлаа. Эцэст нь манай хоёр энэ цаг үед аз жаргалтайгаар уулзалтаж байгаагаар кино дуусна. Энэ хүртэл сонсоод өөр төрсэн сэтгэлээ комент хэсэгт үлдээгээрэй. Дараагийн хятад кино драма товчлыг цаг алдалгүй сонсохыг хүсвэл манай сувагт subscribe дараад могоо хасаагаарай. Баяртай.